За лайв ихлээд 1 минут болох гэж байна. Орж ирэх хүн байна уу? Амралтын өдөр бүгдөө сайхан амарцгаагаад наглаагаад сошиалд байхгүй яцгааж байна уу? Бүгдөө сайхан амарцгааж байна уу? Яг аюуна сайн уу? Орой минь төргийа. Ятрагаад. Өвчтэй биш одоо ч та бараг өдөр болгон шахвал аюу идэг болох нь наавгаач. Яаж байгаа тийм ээ? За орой минь хүргий баяр сүрийн. Сайн уу бацагч аргал сайхан орой минь төргий. За хүн бахтаа байгаа дэр бичээ тавьчаа да. Хөдөөний хичээхийн талаар л яриад сууж ин да. Орой минь төргий давал оллоо. Амралтын өдрийн орой минь төргий та бүхэндээ долгол авлаа. За одоохон нэг комент өчөөдөө заяа манайхаа. Тэд дугаар. Facebook нэр. Чэт. Чат чирээ. Явлаарэ. Явлаарэ. За эсвэл бол амралтын өдрийн минь төргий манайхаа. За юу эцгээ чинь бүгдөө сайхан амарцгааж байна уу? Би бас амрангаа ч хэдэн 7 хоног хувцсан руу угаагаагүй. Би хувцсан руу угаагаад ерөөхдөө амарч байна. Нэг төвшин банзрагч сайн уу? Юки сайн уу? Дорж Наранбаатар сайн уу? Харж байна уу? Нар харж байна. За юу вэ? Сайн уу нараа? Киногоо үзсэн үү? Хөдөөний ич кино контент нодлон 2 сарын 4-ний өдөр ерөөхдөө бүх IPTV-нээр нээлттэй хийсэн. За Univision, DD, Look TV одоо юу гэдгийг бүх төрлийн ерөө Sky Go-с Sky Media-гаас бусад бүх IPTV-д бол хөдөөний ич кино контент маань ороод өнгөрсөн ихэнх IPTV-нэр 6 сарын гэрээтэйс учраас надлан 7 сард ихэнх гэрээн дуусаад одоо бол нэг 88 Films, Showbox, M-Media, Home Media гэсэн IPTV нарт 6900 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байгаа. Гэтэл яасан танаа найна цагаан сарыг тохиолдуулаад сэргэлэнтэй өөрөө Facebook дээр хаалттай групп нэнгүүтэй хөдөөний ич кино контент яг IPTV-д тавигдсан шиг дуу дүрсний чанартаагаар аплод хийж тавингуудаа нэг хүнийг ердөө 50000 төгрөгөөр оруулж байна. За энэ ямар үр ашигтай вэ гэхээр одоо жишээ нь 6900 төгрөгөөр IPTV-гээс та бүхэн хөдөөний ичээ төрөслөнгөд 3-5 хоногийн хугацаанд ерөөхдөө 6900 төгрөг төлсөн болол үзээд тэг лимитэнд дуусдаг байгаа. Гэтэл хаалттай группт 50000 төгрөг төлж орсноороо ерөөсөө ингээд лимитгүй хизээч хамаагүйгээр хөдөөний ичээ одоо үзэж болно. Тэгээд бас үйдсэн үедээ ч юм уу дахин үзмэр санагдсан үедээ ч юм уу үзэж болно. Эсвэл найс нөхдөө ч юм уу ингээд хамтдаа байж байхдаа нөхцөлд би нэр хөдөөний чинь хаалттай группт орсон шүү дээ. Чи үзэхүүгээ хам сууж чад уцаараа үзсэн ч болно. Иймэрхүү давуу талтай байгаа. Тэгэхээр зэрэг одоо хөдөөний хичээгээл ерөн 3 сарын 1 2 тий цагаан сарын одоо үеуд одоо өнгөртөл цагаан сарыг дуусгаад бол угаасаа сезон бурчин яад бол цагаан сар зориулагдсан контент 46 минут 42 секундын кино контент учраас тэгээ цагаан сар хүртэл одоо би ч энэ 2 сарыг одоо дуустал баг өдөр болгон шууд суурлаар лайв ихнүүдээ таад тий бүр ингээд Facebook фильтргүй бас нэг мэдсэн юм шиг би бүр өдөр болгон лайв хийх хэрэгцээ гараад байна. Тэгээ яг одоо өдөр болгон миний муухай царайг нэг 2 сарын турш харцгаачих заа юм манайхаа. Дашка сайн уу? За ингээд хай бай гэж бичээрээ цогт тишгээ сайн уу? Өнөр болтоо сайн уу? Уугнаа сайн уу?
Загвар лам сайн уу ямар сайн нэртэй юм бэ? За 16-лаа үзэж байна манайхаа. За урд нь бол манай нийт дагагчдаас бол innovation одоо DD шот IPTV нарт орсон даруйд нь ерөнхийдөө нэг 50-60% нь бол үжээний үдцэн гэдэгт бол итгэлтэй байна. Нодлон бол үзэл сайтай байсан. За энэ жил бол үлдсэн одоо 40%, 30% даа бол 8 шахнаа. Одоо шахахаас өөр үгүй. IPTV нарт тавигдсан үнээс даруй 2900-аас 1900 төгрөгийн үнэ хямдруулж одоо Facebook-ийн хаалттай группт тавьсан байна. За Есүжин үдсэнд маш их баярлалаа миний дөө. Тийм хүүхдүүдэд маань ялангуяа маш их таалагдсан юм шиг байгаа. За ямар ч сан 3 ерөнхий нэг жоохон загвар хөхөд бол 3 өнчин төвтэйгээ үлдсэн. 30 настай балаа аваагийн хөвгтэй хөгжилтэй тэгээ бас жоохон гүнхтэй амьдралын талаар л өгүүлсэн байгаа. Тэгээ 46 минут 42 секундын турш 5400 төлөө таалтай группт бол хөдөөний кино контентоо үзснээр та бүхэн бол ерөөсөө нэг харамсах зүйл байхгүй гэдэгт бол 8 нэтгэлтэй байна. Тэгээ түүч ордослын надаа хамар юу ярьж байгаа юутай ч хойлоо явчих та. Ямар янзын хачин юу хийцээ бэ? Новш гэж хайрын 5000 төгрөг гэж лавл хийхгүй та хэд. Биш нэг юм ярьж байгаа ярианы дондор энэ хамран дотор сүүлийн үед энэ гадаа агаарын бохирдол бүр арай л их байх шиг байна. Хамран дотор юм гарчжээ. Тийм штэ. Одоо цусгаараа тэгсэн. Сайн хамсараа явж. Та гадуур ирөө агаар ер нэлээ мохоо байна. Манайхан тэгээд болж игэл маск зүгөөд явахыг бодоорой. Би одоо тэгэл хаяада маск зүгэл хаяада маска тайлж чулууцаараа хамраар дүрэ яршаад юм гараад. Зайлбал мөн өвөө минь л хүүхэд байхад л хамран дотор юм гараад байна гэл тос төрхөөл хүүгээд идэгсэн. Одоо тэгээд хэр нь бол хөгшрөлтийн эхний процесс бол үжээ явагдаад эхэлсэн. Жаахан хатуухан мах эдгээр зэрэг шидний засраатаар бөө мах чигжиж ордог. Тэгээ жаахан агаар магаар бохирдолтой үед бол ингээ хамаа замбраагүй залан хүн шиг дэлбэлцэж гүйж агаад хамран дотор ингээ ярмаар өрөсөл мөрөсөл гарцсан байна. Одоо ийм байх жишээ нэ. Сайн уу гэрлээ ихчээч шүү. Би гэрлээ ихч биш шүү дээ. Чи хинтээ андараа даан төгөлдөр тогтов. Чи найна гэдэг хүний лайв дээр ороод ирсэн байна. Юун гэрлээ? Ямар гэрлээ чи өөрөө гэрлээ. Сайн уу шарх уу? Сайн уу мөхт болмаа. За 13 болоо үзэж байна. Нэг групп өдрөөгөө шеэр хийгээрэй. За амралтын өдрөөр хэр дагнасаа салахаас гадна давхраас одоо ингээд бараг цувралаар лайв хийгээд заншил болох гэж байгаа шиг байна. 2 өдөрт нэг удаагс одоо заримдаач бараг өдөр болгон шахах ингээд лайв хийгээд байна. Тэгээ элжиг модон ударгандаа гэдэг үг л одоо орж ирээд ах юм да. Facebook-ийн лайв одоо фильтргүй нүүр ам засаж масах юмгүй болчиход ах чинь тийм муухай царайгаа өдөр болгон та нарт ингээд мэ гэд бариад байгаа дуучлаарай. Харагдаж байна Есүжин түрүүн үзсэн штэ. Хэлсэн штэ их чинь баярлалаа үзсэнд баярлалаа гэд. За би ч бас чиний пэн шүү Есүжин баярлалаа миний дөө. Одоо миний пэн ч гэж байх уу? Би ямар нэг сүртэй хийсэн бүтээсэн юм байгаа биш. Агуу мундаг амтан байгаа биш. Намайг пэнлээд явах өөр мундаг хүмүүсийг пэнлэл заяа. Ганцараг жамбалт орж байгаа сайн уу? Инх төр 8-гоо сайн уу? 10 долуулаа боллоо. Нэг групп өдрөөгөө шеэр хийгээд өгвөл 8 баярлнаа. Адьясрын лавга сайн уу? Улаанбаатар хотод 19 цаг 12 минут болсон байна. За тэгээд 8 нөгөөсө 2 хоногт нэг удаа хийдэг ээлжид одоо цуврал лайв аян хүү ихэлсэн байна. Мөнгө зээлхүү чи өөрөө надаа мөнгө зээлхүү ш. Чамд л би одоо 5000-аар киногоо шахах гээд энд чинь зогсож штэ. Юу мөнгө зээлхүү солиорцсон би яасан. Мишелэ би бас чиний пэн баярлалаа. Хүслэн сайн уу? 13 болоо үзэж байна. За хөдөөнийгч кино контентын талаар ерөөхдөө цуврал лайв нэ 2 сарыг дуустал хийгдээд явж байгаа. Яагаад вэ гэсэн одоо 3 сарын 1-2 нь ингээд цагаан сарыг тохиолдолд цагаан сар зориулагдсан цагаан сарын сэдвтэй. Үгүй яг цагаан сарын сэдвтэй жоох ерөө инэдми мелодрам төрлийн 46 минут 42 секундын контент л доо. Гэтэ яг цагаан сарын ерөөхдөө сценууд орцсон учраас би цагаан сарын үеэрч бас хийсэн учраас одоо нэдлэнгийн цагаан сараар бол IPTV нарт нэлээд сайн үзэлттэй байсан. За энэ жил IPTV нарт 6900 төгрөгийн үнэтэй тавигдсныг одоо миний хийсэн юм болохоор би дур мэдээд өөрөө Facebook-ийн хаалттай группт 5000 төгрөгөөр тавьчаа та шахахгаас зогсож байна.
5,000 төгрөг өгчих. Чи өөрөө надад 5,000 өгч. Тэгээ би чамайг хаалтаг өргөд ороод кино үзүүлээ. Дамарыг болох шүү дээ. Би ясан тийм баян харагдаад байна уу? Баяр очивол сайн л ясан дээр тийм баян маян бэдгүй байгаа шүү. Яах вэ? Бэлгшээлтэй юм да тийм их төр 8,000. Чи надаас мөнгө зээлэх гээл. Би чамаас энд мөнгө авахгүй зогсож идэг. Бас их сонин тохиолдол байна. За 17-аа үзэж гин. Өөр дээр бол нэг группуд руугаа шеэр хийгээд өгвөл 8-нд баярлнаа. За тэгээ нөө IPTV тавигдаад яг нэлээд сайн үзэлттэй байсан гэдгээс одоо нөө өргөжтүүлээд яриа. Яасан бэ гэсэн IPTV-нэр чи ерөөхдөө бол ихэнх IPTV-нэр контент үйлдвэрлэгч, кино үйлдвэрлэгчтэй, кино хийгчтэй 50%-ийг бол гээд аваа явчихдаг байхгүй юу? Шүглдээтэй. Тэгэнгүүт 50 одоо жишээ нь 7900-аар тавигдсан болоод тал үнэн л одоо контент хийсэн хүмүүст ирэх нь шүү дээ. Тэгээ талын нь болохоор зэрэг IPTV нь өөрсдөө нөө урсгал зардлаа, гаргасан зардлаа болгоо авчдаг. Тэгэнгүүт одоо зарим нэг IPTV 6900-аар тавигдсан хэрэг зэрэг надад одоо яашаа юм дээ. 1800 төгрөг ирэх юм уу гүм үү? Дагаад байгаа байхгүй юу? Тэнгүү танаа нанаа чи аргас идсэн. Амар сэрэглэн. Facebook-ийн хаалттай групп 46 минут 42 секундын хөдөөнийгч кино контент платформ байршуулангуудаа 5,000 төгрөгөөр та бүхэндээ үнэлээ тавьж байна. 5,000 төгрөгөөр хөдөлж авангууд 5,000 төгрөгийн 5,000-уулангийн би өөрөө идэх гээд байна. Ойлгож байна уу манайхаа? Ерөөсөө IPTV мэдээ нөө төлдөг шиг тийм төлбөр мөлбөр төлөхгүйгээр өөрөө идэх гээд байна. За нэг угуул ярилцъя. Хүний л амьдрал тийм ээ. За процессны яг хоёр зэрэг хаан багны 53.1104 17.22 гэсэн та цэдэ цэрэн найданд гэсэн миний данс байгаа. За энэ данс руугаа 5,000 төгрөгөө хийхдээ гүйлгэний утга дээр Facebook нэр утасны дугаараа бичингүүтээ 8 пэйж ихэд чат руу давхар чат бичээд үлдээж. Тэгэнгүүт би цэдэ цэрэн найдмуудад өөрийнхөө одоо амьдралын хаягаараа та бүхний найзын өсөлт та бүхэн рүү явуулаад тэ найзаар авангуудаа хаалтаа групптэй би ерөөхдөө ураад аваа явчихнаа. За одоогоор групп маань бол нэг 47-8 хүнтэй байгаа. Яг гоо бас чамлахаар чангатга. Чатсаг алтахаар тасгавч гэж үг байна тийм ээ. Бас чамлахааргүй хүмүүс ороод ирсэн. Хөөрхөн үзээ сэтгэлүүд бол сэтгэлээ өндөр 5,000 төгрөг төлж авч ирсэндээ л авал төв чорт ямар хогийн юм үзчих гэсэн хүн одоогоор бол гараагүй байна. Харис амар баян царайтай харагдаад байгаа юм шүү. Нөгөө нэг хомоош бор юм харагдахгүй байна уу? Тийм л их баян цатгалан мэлхисэн дэжиг харагдаад байгаа юм бах та. Инхтер ганцаргоо тийм ээ. Хаваалч л штэ тийм ээ. Төгсөтөр 7 сарын сайн уу? Оюун цолоо сайн уу? Нямка сайн уу? Арай минь төргий. За тэг хөдөөний кино контентоо үзээрэй. Та бүхэнд одоо цагаан сарыг дуустал ерөөхдөө өдөр болгон шухал лайв хийж чинь муухай царайгаа өдөр болгон лайваар та бүхний өмнө мэ гэж тавьж одоо сурталчилнаа. Тэг биш нэ анх бол айгу том юм бодож ирсэн юм хаалттай группний ингүүтэй. Доор хаяж нэг 10-аас 15 мянган хүн мөнгө мөнгө төрөсөн. Тань юм шинэ чинь тэр хийж бийж үзэдсэн. Их сансан газар 9 шөнө хаасан. 2 сарын 3-нд хаалттай группний ч ерөөхдөө сурчлагаа эхэлсэн. Одоо 47 хүнтэй байна. Гэтэ чамлахаар чангатах тийм ээ. Чацаг алтахаар тасавч. Гэдгийн үлгэрээр чамлахгүй. Тэгээ 2 сар дуустлаас одоо ахаад 2-7 хоногийн цай та байна. Тиймхээр та бүхэнд өдөр болгон шахуу одоо энэ фильтргүй муухай нүрэ мэ гэж тавьж өгөөд хөдөөний ирч кино контент сурталчилнаа. Үздэл чи сурталчилнаа. Энийг ядаргаатай аваад өдөр болгон л зайлуул лайв хийгээд тах юм. Ганц кофений мөнгө өгөөд энэ төр группт нараад нэг үцэн үзээг үн яг энэ групп руу орчидоо чаавас гэтэл чи сурталчилнаа. Сэсэр мөгч байгаа сайн уу? Лавг дорж бат төмрөө сайн уу? Уудуулаа сайн уу? За орой минь төргийн амралтын өдрөө минь дээ. Октябрь дондоо сайн уу? За жоохон нэлээд настай хүмүүс орж ирэх шиг байна. Тийм ээ лайв дээр. За орой хэрхэн өнгөрүүлж байгаа бүгдөө бичээд явцгаагаарай. Гадаач басан хүүтний ирч ерөөхдөө судлаад дулаан орж байна. Энд асио улаач удаа. Гармаар байвал гарахгүй юу дөө. Чамаа би энд байгаа ч гэж өрээгүй штэ. Хүлээгүй штэ. Сайхан мэлгээ чи ч гэсэн хөөрхөн шүү. Нарангоо сайн уу да. Арай минь сарвал чимгээ. Мөдөө мөнх төлгөнөө чи ч гэсэн хөөрхөн шүү.
Сайхан билээ үзсэн үү? За үзсэнд маш их баярлалаа. Үзсэн сэтгэлээсээ ерөөдөө коммент хэсэгт үзээгүй хүмүүстэй зориулаад бичээд явуулна. Айгүй их баярлалаа шүү. Нүүр яагаад гайгүй харагдаад байна гэж юу? Нүүр яагаад гэвэл гэрэл тавьсан нэгдүгээр, хоёрдугаар барааны сонгоор 2 дахиад угаацсан. За тэгээд дуурайгаа тэнэгтвэ та хэд. Цаад ч өгийн жоохон яхавдаа нүүр амаа жоохон нэг унтаж мунтаад айтайхан шиг босоод ирэхээр ядарч бодохгүй бол ер нь гайгүй штэ нүүр нь. Тэгээ 2 3 хоног жоохон нойргүй яваад ажил ихтэй нармиж хараад ингээд нармига 50 юм доош гончтой болохоос. Би зөв тоглоомоор та хэд жоок маягаар л Facebook-ийн лайв фильтрг баснаас хойш би лайв хийхээс өмнө барааны сонгоор 2 дахиад нөрөө угаагаад гөлчилгээд ороод ирдэг болцсон л гэж худлаа яриад байгаа шүү дээ. Дуурайгаа тэнэгтэй барааны сонгоор угаад хата хаврын цаг болчихно улам хуурайш тачин юм болов та хэд. Нарангаа юу байна гин. Хөө юу юм бэ? Чамд юу хэрэгтэй вэ? Сайн уу галсан? Хаха тоглосон юм аа. Тоглоом даатгаа шүү. Мөгтлгөнөө. За, хайртай шүү л баярлалаа. Бацар нь яасан ч гоё. Flower сайн уу? За, ичнэ танил маань орж ирж байна. Хөдөөний кино контентоо сурчлаад байж гэнэ. Facebook-ийн хаалттай группт 88 хаалттай групп нэгээд хөдөөний кино контентоо 5,000 төгрөгийн үнээр үнэлээд тавьсан байгаас IPTV нэрт 6,900 төгрөгийн үнэтэй байгаа их газар. Тэгээ энэ бас нэг нүд дулаагаад нухсаар гад амар улаан болох ч яач. Тэгэнгүүт 88 Facebook-ийн хаалттай группт өнгө дүрсний дууны чанар нь яг л IPTV-д орсонтой адилхан. Тим стандартны хэлбэрээр даунлойд хийж тавингуудаа та хэдийгээ хаалттай групптэл 5,000 төгрөгөөр уриал зогсоод байна л да. Тэгсэн чи үгүй л юм байлээ гэнэ. За баярлалаа сайхан бэл. Ямар хөөрх юм бичтэй. За төөгийн мессеж нь харагдаж байна. Лайв дуусгангуудаа цэдэ цэрэн нэдвэн таягнаас чам руу майзын өсөлт явуулаад найзаар ангуудаа хаалттай группт урьж авъя. Хаалттай группт яах вэ сайхан бэлгээ хөдөөний кино контент нь л орсон байгаа байхгүй чи үзсэн бол орох гээд яах вэ үзсэн л юм биш үү үзсэн киногоо ахиж үзэх гээд яах вэ яг ахиж үзмэр санагчвал 5,000 төгрөг төлөөд ороод ирэхгүй да доор пинэлцэн 53.04 1722 гээд цэдэд сэрнэд мэд гэсэн данс руу 5,000 гээд яг 5,000 төгрөг хийчих юм бол IPTV-д оруулах юм бол 6,900 ч 7,900 төгрөг төлчингүүд нэг 3-5 хоногт тэгээд эрхэн дуусаад ингээ ахиж үзэж болохоо байцдаг штэ тэгэнгүүт хаалттай групп 5,000 төгрөг нэг орцсон бол хөдөөний хичээ хизээч хидидч хааж одоо тэг ахин дахин үзэх боломжтой юм аа. Бачлуун дорц юм сайн уу? Эги сайн уу? Дараа сайн уу? Цэрэм балжир цолмон сайн уу? За орж ирж манайх орж ирэл. За 17-лаа л байгаад байна. Зарим тэгэл орж ирэл гараад байгаа боллоо. За яг уу. Ерөөдөө мэдээлэлүүд авсан бол гараа авчиж болно л доо. Дорц сарн цэцгээ сайн уу? Сар наран гэрэлтсэн сарн цэцэг минь яагаад энэ хүнийг арч амарлаг тэгж хэлмээр санагдчих. Эрдэнэтраа сайн уу? Арай минь төргий. За 11 үл боллоо. Бүр багсаа авчлаа таадчих. За нэг өрөг өдрөө гоё шеэр хийгээд өчвөл амар баярлалаа шүү. Хай төгий. Мессеж нь дээр харагдсан шүү. Notification ирсэн миний найзаа төгий. Хүлээж аваарай лайв дуслаа. Одоо шууд явагдаж байгаа учраас лайва дуусан гутаа чамайг найзын өсөлт явуулаад найзаар аваад хаалттай групптаа урья төгий баярлалаа. Үлгээсэнд баярлалаа. Чичсэн хөөрхөн шүү саруулч юмгээ. Чи бүр хөөрхөн шүү. Залан хүн хөөрхөн л илүү яах вэ? Яг тийм хөгшин хүн юу шалах вэ? Яах вэ? Насандаа бол дэжгүй танаа нэ чинь. Тэгэл янз янзаар л хэлдэм билээ. Юу л өнөөдөр би Popot group руу орж би ер нь Popot group пэйж бараг шалгадгүй яаж байж байгаа сардаа нэг шалгадаад гэсэн чинь нэг бичлэгний доор бүр ёо нэг үзэрийн царайтай ах бүр юу үчсэн бэ? Эний тэр 8 гээд пэйжийг блоклоо зайлуулсан. Тэгсэн чи ахаад өөр бас нэг пэйж нээсэн гараад ирэх юм аа. Энэ одоо яаж эмэгтэй хүн энийг одоо хэн эмэгтэй хүн гэж хардаг байна? Дотор нь эрэгтэй хүн байгаад байгаа юм шиг би харцаамаар амар авгаа. Тэр үг надад аюу хүнд туссан. Цагаан сар ажиллагаанд орохгүй. Манай ээж тун залуу хүн байдаг учраас цагаан сар тэмдэглэхгүй. Манай эмээ хоёр нас орч асуучраас ерөөхдөө цагаан сарыг тэмдэглээгөө маш олон жил болж байна. Ээжийн уг нь цагаан сараа одоо 60 гарч байгаа хүн байгаа. Цагаан сарыг хийхээр зэрэг юм чинь би тийм хөгшөө харагдаад байна нөгөө уурлаад ах юм шүү дээ. Бурхан дээр тавих цагаалга идэ будаагаал бэлтчих. Би бол цагаан сар хийж хүн хүлээж авдаг золгодог хүн биш байгаа шүү гэдэг их орчин үеийн ээжтэй болохоор хэцүү маа.
Өвөө эмээ хоёр өнгөрсөн сошиал цагаасаар бол тийм нэг чухал баяр байхаа болсон манай гэр бүлийн хүрээлэлд. Харин тийм хүмүүс л байж л идэм бэлээ. Гэтэ айгу муухан бэлээ. Уг нь айгу муухай үзүүртэй хурц. Юу зүү цаашаа бараг л балиус шиг байлаа шүү дээ. Зүрх сэтгэлийн минь нэвт хатгаал орсон шүү дээ. Энийний дотор яг эрэгтэй хүн байдаг баха. Бүр харахаар л хамаг би ярцаагаа сэжиг хүрээд идэв гэж юу. Йоо. Тэрэнд одоо би ямар юм хийсэн тийм үстэй. Өөрийг ороод харсан чинь амар бүдүүн гэцтэй. Надаас олж ах байрын царай муутай нэг юм ах байлээ. Тэгээ тийм хүн миний араас гүйсэн чи би тоохгүй штэ. Тэгээд өөрсдийг одоо жоохон мэдэрт юм уу хайш юм зарим нэг хүмүүс их жоохон гайхаад байгаа штэ. Чи бас нэг жоохон тэ хэрэг мэдэж хүншлийнхаа ярээр хүлээж иймээр байгаа штэ. Хэрэг мэдэж юу яаж бяра мэдэж өрг гэдэг болооны тэмүүг байдаг штэ. Өөрсдийгөө толинд хардгуун болоод эднэр намааг л өөчлөл гоочлол муулаад эргэтэлэг мэдрэл муутай зуутай аимшиг гэдэг. Яг амьдрал дээрээ би ч бас гайгүй штэ. Би ч бас эрэгтэй хүмүүс голч шилэн штэ. Айгуу сонио. Надад бүр миний нүдний булангийн бараг цэцгийн бараг булангийн нэгний дөрөвний нэгэрч тоож харахаагүй царайтай л амар ажил нар тэгэл ийм аимшиг юм хин таатыг гэл орж ирээд тах амар сонио. Би ста тоохгүй штэ амар сонио гайхамшигтай. Харин тэг гомддtiin билээ сайхан билээ. Гомдох ч байх айгуу тийм жоохон тийм. Тэгээ яаж чагаад нөгөө нэг сар гарan поподгоо би бас попод групп гэ пэйжтэй шүү. Одоогоор 19,000 дагагчтай байгаа. Давхар ерөөдөө үйл ажиллагаа явуулдаг байхгүй да. Нөхөртэй хэлгүй яхав дээ дүлгэн мөөдөө минь дээ. Чөтийн насны хүн би ч угнаас гайгүй штэ нөхөртэй бол нөхөртэй юмтай л хүндээ тэгэл энэ сошиалаар үзэж байгаа ах нар бол намаа нэг энэ сул толгой хоригсон юм л сулаараа энэ тэндгүүн алдуул мал шиг л явчаад амтэн гэж ойлгоод идэв юм шиг байна. Тэгээ одоо алин болгон хүн болгонд өөрийгөө тайлбарлах вэ дээ. Тэгээд зүгээр инээдний маягаар хийсэн бичлэгнээс л хараад л хүнийг дүгнж байгаа ийм одоо түлээ царайлсан Монголын ард түмний ерөн бараг 60-70% нь бол ерөн түлээ биш үү. Юм хэлээд ойлгодгоо. Хэлсэн юм ойлгодгоо. Харсан юм ойлгодгоо. Тэгээ амар юм муулах суулах юм дээр айгүй ач холбогдол өгч орж ирдэг. Айгүй үнэхээр муутай. Ерөөсө бодож байгаа юм л өдөр шөнөгүй мөнгө хэнийг л уурдаж хинээс илүү гарч хэний мөнгийг л уурдаж авах зайлуулж авах уу. Хинээс илүү хин надаас илүү гарчих уу дээ. Энэ илүү гараад байгаа хүмүүсийн сайхан үгээр сайхан нэг доромжлоод муулчий. Гэсэн одоо амаал ажилласан хүмүүс их байна. Гараа ерөөсөө ажиллахгүй байна. Толгоогоо ажиллахгүй байна. Толгойн буруу тишиг ажилласараа бүр айку мутны түлээ болцсон. Шал түлээ царайтай, түлээ тарихтай. Тэгээ намайг бол ихэвчлэн эмэгтэй хүмүүс бол нэг муулдаг юм уу. Би эмэгтэй хүмүүст айгу таалагддаг энергитэй төрлийн хүн юм шиг байлаа. Яг бай зарим нэг муулж байгаа эмэгтэйчүүдийг ороод харахаар зайлвал тэгээд ястаа нэг муулсан үгэндээ өөрөө багтахаар хүмүүс байд юм дөө. Тэгээд эмэгтэйчүүдтэй бол би нэг тиймэрхүү нэг хэрүүл уруулын чанарын юм ярихгүй. Яагаад гэвэл би ч өөрөө эмэгтэй хүн шүү дээ. Эрэхтэй ялангуяа нэг 40 нилээн гарцсан, 50 нилээн гарцсан. Ах нар айгу үзий ятаад итэ намайг би бүр гайхаад итэ ойлгохгүй. Би одоо тэдэрт ямар юм ийсэн юм бол би одоо эмэгтэй хүнд одоо эрэгтэй хүн атаархна гэж байдаг юм болов байдаггүй юм болов яад юм бол доо гэж бодогдоод бас жоохон гайхаад итэ штэ. Баярлалаа төвшин баяр цог баяраа шийдсэн хөөрхөн шүү. Тэгээ яг бай зарим нэг санамсаргүй байж байгаа. Би ерөө ихэвчлэн комент бол уншдаггүй. Уншихаа болцсон. Пэйж хуудсны ерөөхдөө модератороор бол дүүнраа тавьсан байгаа. Манай дүүнер ерөөхдөө босон болоогүй комментууд ивэл болохгүйг нь устгаад блоглоод болдгоодыг байлгаад идэг. Ер нь тэрнээс жоохон стресс хол болсон. Да зарим нэг өдрүүд бол ялтчгүй энэ 2 пэйж 3 пэйж ингээ өөрөө шалгах чадах юм аа. Тэгээ зэрэг угаасаа мэдээллүүдээр ирсэн юм руу чин дараа түн чи орно штэ. Юмдэж хүн л хэмжээ сонирхоо тэгэнгүүт. Зарим нэг нь жоохон тэг хүн чинтэй их муухай юм тийм аа. Сайхан шүү, хөөргөн шүү, мундаг шүү, чи чадж байгаа шүү гэсэн одоо нөө урны сайхан хөгтөг комент дээр нэг тэгж акцент өгөхгүй угаасаа л байх хэрэгтэй юм шиг хүлээж авангууд ингээ муулсан, доромжилсан тийм комментүүд дээр тэр чин бол их биш шүү дээ, ганц нэг юм байгаа. Тэнгүүд тэр комментууд дээр айгүй тийм акцент өгч
Та яаж жүжигчин болсон бэ? Би жүжигчин биш ээ. Би жүжиглэх уран чадвар соёлын сургалт 2 жил үзсэн. Би чинь кино найруулагч мэргэжлэр төгссөн хүн шүү. Том болоо сургуулаа төгсөөд соёлын сургууль, урлагийн сургуулиуд шалгалт өгөөд тэнцээ 4 жил сураад гарч ирээд практик дээр ажиллаж ээж жүжигчин болноо. Хаана нэ уух бороо гэн. За чи ууж би хараа суучлаа. Би уудгүй штэ одоо яраа. Намайг хараа харсан хүмүүс уулцаараа. За юу вэ? Чамтай нэг 2 үг солиё гэж бодсон. За юу уух бол гэдэг. Уус ууя, ундаа ууя. Цай ууя гэр чи тоглоод байгаа юм уу? Би одоо яах вэ? Хар багасаа л ерөн жоох юм бүдөө хадуу халаатай жоох юм аригчин царайтай дүрцэн одоо миний буруу биш штэ. Тэрээс амьдрал дээр бол нэг ууж идэд бэдгүй штэ. Бүр нэг тэмдэглэлт үе дээр бол яг нэг амсан уун байна. Гэтэ би юу айгу даалт муутай. Характер муутай. Надаа арих цогтгүй. Тийм болохоор ерөө уудаггүй. Уухаас ер нь нэлээд зайлсхийдэг. Тэ орчлон ороо дээр би ганцаараа уухаараа характер муутай мөнгөсч гүйл юм бэлээ. Ерөндөө манай монголчууд ч тэгэл юу тийм тэнгэр заяатай омоглон усууд болохоор зэрэг характер муутай усууд ч одоо уучхаар хаасайгүй л юм да. Уугаагүй ч характер муутай усууд баг чаа. Яг үтэ тийм эстэй ч миний монголчуудад байдаг нийтлэл төрхөлтөө би бол. Тэгээ хүн ер нь тэгээд угаасаа ууж чаддаггүй, дааж чаддаггүй, ууж чаддаггүйгээ мэдсэн бодол уугаад хэрэггүй шүү дээ, тий. Тэгжэл баддаг хүн байна да. Барби мэндэ 2 жил жүжиглэх уран чадвар багшаар заалгаад орцсон юм байна. Жүжиглэлгүй яах вэ? Чин дунд мэргэжлийн жүжигчний хэмжээнд ерөөхдөө төгссөн шүү дээ. Дээр дунд мэргэжил, дээд мэргэжил гэж байдаг шүү дээ. 2 жил жүжиглэх уран чадварын хичээл үзсэн хүн чин дунд мэргэжлийн жүжигчин гэсэн үг шүү дээ. Дээд мэргэжлийн кино найруулагч гэсэн үг байхгүй юу? Одоо тэгээд энэ хүүхдүүд ерөө одоо энэ education боловсролын талаар ямар ч ойлголтгүй явж байгаа нүдий чинь нэв шүү дээ. Та жүжигчин биш ирнэ. Сургуулийн төгссөн чинь жүжиглэлгүй ядны. Жок ихтэй болохоор гоё үед энтер хийхээр амар байдаг байх гэж боддөө шүү дээ. Жамбал талаа. Сайн байна уу жамбал талаа хаа. Манаас байнгын үзэгч ах маань орж ирж байна. Комментуудыг харж яддаг шүү ахаа. Байнга дэмжлэгт баярлалаа дүүн. Одоо яра чи над дээр ирж үнсэлхүү би чам дээр ирж үнсэлхүү их сонин шүү. Зургийг харсан шүү дээ одоо яра чи надаас дүүл юм шиг байгаад байгаа юм да. Гадаа хаад ичихгүй болол их чинь очиж үнсүүлээ та дүүдээ. За. Үг болтож үхэр халдлоо. Ямар ууртай юм бэ гэж чи ууртай л хэлгүй яах. Хүн болгонд л уур байгаа. Хүн болгонд л сайхан ааш байгаа. Алийг гаргаж ирэх нь болоод та бүхний л одоо тэгэл мэдсэн уйдсан мэдэх хэрэг шүү дээ. Сайн уу мөнхтөл намаа. Тунга сайн уу? Золбоотой сайн уу? За 14 л болсон байна. Улаанбаатарт 19 цаг 32 минут болсон байна. За 40- гээд ерөөхдөө лайв өндөрлөө. Өдөрт нэг 30 минутаар ерөөхдөө хөдөөнийгч кино контентоо сурчлахад нарцаасан муугаа царайгаа таанаас өмнө гэд тавиад байгаа. Лайв хадгалагдана. За та бүхэн маань хөдөөнийгч кино контентоо IPTV-гээс 6900 7900 төгрөгийн үнэтэйгээр үзсэн байгаа. За зарим нэг нь ерөн үзээгүй бас үзэх ийм шанстай байна. Тэгэнгүүт танаа та бүхэндээ боломжит хувилбарыг бий болгоод Facebook-ийн хаалтай групп дээр хөдөөнийгч кино контент буюу 46 минут 42 секундын энэдми цагаан сар зориулагдсан уран сайхны төлөв кино л доо. Киногоо хаалтай группт дуу дүрсний чанар нь яг IPTV-тэй ижил хэмжээнд оруулаад за тэгэнгүүтээ 5311041722 Цэдэ Цэрнэт мэдгээ хаан багны дансанта 5,000 төгрөгөөр та бүхнийг урьж оруулаад гүйлгээний утга дээр та бүхэн Facebook нэр утасны дугаараа бичээд бас чат руугаа 8 чат руугаа 8-гийнхаа пэйжийн чат руу чат бичээд үлдэнгүүт би Цэдэ Цэрнэт мэдгээд өөрийнхөө үнцэн аягнаас та бүхнийг найзаар урьж аваад тэнгүүтээ хаалттай групп руу урьж оруулах юм аа. Барби чи шат яасан хэрүүлч юм бэ уулгаач юм бэ байн. Тэгэл мартаач. Мөнхтөл 8 үзэн гэж. За баярлалаа мөнхтөл 8-даа маш их баярлалаа.
Уурланчлаа юм тайлбарлаад орж байдаг юм. Яг тэгэл настай хүн жоохон тэгэл уурлах инээх баярлах гурван тэгэл ижилтүүл болчтой шүү дээ хөвгшөөд ирэхээр. Уурлж байгаа нь баярлж байгаа нь уурлж байгаа юм шиг. Уурлж байгаа нь баярлж байгаа юм шиг. Тэг ялгахтай байждаг байхгүй миний дүү битээ имзгэл заяа. Бора тунгалгаа сайн уу? Насаа энжи сайн уу? Саруул чимгээ сайн уу? За хөдөөний кино контентын талаар ерөнхийдөө дэлгэрэнгүй болон тавч тодорхой мэдээлэл 30 минутын лайваар та бүхэндээ хүргээд ерөнхийдөө дуусчихна. Энэ цаач. Баццгээ сайн уу? 8 л авлаа цөөхлөд гараа явчлаа шүү манайд. За нэг групп өдрөө болоо өөр дөрөө гоё шеэр хийгээд өгвөл баярлалаа. Тэгээ одоо яг хэвдээ ертөнцийн л чам хүн болгон таалагдах алгүй. Одоо үзэн ятах нь ядаад дургу байхын дургу байгаад дуртай байхын дуртай айн л эстэйс та хамаа алга дөө. Төг нь бол тэдгээр үзэн ядаад байгаа хүмүүсний гим хийгээгүй юмсан. Гим хийсэн одоо алгаачлаа өөрчд янжинжин хүмүүстэй одоо нүч хэлж чаддгүй байж намайг л нэг үзэн ядсан хүмүүс аа юм. Үзэн ядах тусам ч улам гялалцснаа заяа. Шилж чанаад байхгүй. Шилжсаагүй нэ начаа. Батука сайн уу? Лавж боломсрын сайн уу? Шинэчлэн өдөр болгон жижиг сажиг юм оруулаад яваад байгаа шүү. Баг би пэйж хуудас авахад үзээрэй. 24 цаг 48 цаг дотор жижиг сажиг бичлэгүүд ороод яваад байгаа. За эсвэл 5 минутын дараа лайв өндөрлөе дөө. Тэр болтол 5 минут надтай нэг орчлонгийн ховж бацах хөрхнүүд байна уу? За 8 л ямар ч гэсэн байж тань. Буян жаргалаа сайн уу? Төвшөө сайн уу? За лайва хадгалаад үлдээ чи манайхаа гоё шеэрлээд өгөөрэй. Одоо хөдөөний ич кино контент маань Цэдэд Сэрэн найдмад хаягийн маань хаалттай группт орсон байгаа. Хэрвээ та худалдаж авч хизээч хамаагүй, хинтээч хамаагүй, хаач хамаагүй нэг удаа 5,000 төгрөгөөр худалдаад авчих юм бол хаалттай групптэй байж тань та хэдийг би үзчихлээгээд бандаж гарахгүй заяа. Жамбал тайлаа хаа та хөдөөний ичгэд кино контент үзсэн үү? Дүүн надлан өөрөө спонсорлоод, өөрөө зохиолын өчөөд, өөрөө найруулад, өөрөө тоглоод нэг 46 минут 42 секундын уран сайхны кино гэж хэлэхэд арай метраж нь багтсан юм аа. Кино контент хийсэн юм аа. Тэгээд IPTV нарт тарааж байршуулсан юм аа. Тэгээд IPTV нарт ингээд тарааж байршуулад үзэл цайтай байгаадсан 50% 50-50 ддаг болохоор ингээд ихэнх хийсэн хөдөлмөрөө идүүлчихэд байгаа учраас өөрөө Facebook-ийн хаалттай групп дотор хөдөөний ич кино контента байршуулад 5,000 төгрөгөөр одоо үндсэндээ IPTV нараас 2,900 1,900 төгрөгөөр илүү хямд үнээр тавиад та бүхэндээ одоо ингээд ерөөдөө хар яриагаар ярил шахахгаа зогсож байна. Тэгээ та бүхэн маань хаалттай группт орохыг хүсэх юм бол хаан банкны 531104 1722 Цэдэд Сэрэн найдмад гэсэн дансруу 5,000 төгрөг хийхтэй. Гүйлгээний хотод дээр нь Facebook нэр утасны дугаараа бичээд 8 пэйж рүүгээ чат бичээд ингээд скриншот хийгээд явуулаарай. Ингээд хийцэн шүү. Яг хамар дотор юм гарсан сайн яаж. Эйгүү алгайсан засгаарлаа. Тэгэнгүүт би Цэдэд Сэрнэд мэдээ өөрийнхөө юм ногоон бах юм моднуудын урд зогссон юм ногоон понто зурагтай хаягнаасаа өөрийн одоо амьдралын хаяг гэсэн үг шүү дээ. Хаягнаасаа найз өрсөлт явуулаа, найз болоод хоёулаа. Тэгэнгүүтээ би хаалттай групп рүүгээ ураад тэгээ киногоо үзэх юм аа. Нэг эмэл юмны талаар яриад байна аха. Бадам Бурма, Юки, Бэлгүүн, Лавдэрж сайн уу? За ерөөхдөө 3 минутын дараа лайв дуслаа, лайв хадгалагдана. За тэгээ үдсэн манай хөргнүүд бол өөрсөн дээрээ бол нэг групп руугаа шеэр хийж өгч найдаа тусаалаарай. За тэгээ өнөөдөр ч явах хүмүүс ер нь жоохон бага байна. Яагаад гэвэл угаасаа амралтын өдөр амарч байгаа. Тэгээд бас шороо тоосносоо салж байгаа хэмж 7 хоногийн 5 өдрийн ажилт гэж наагур цаагур явсарч манай Улаанбаатар чинь тийм цэвэрхэн хот биш. Би ч гэсэн бас ингээл угаалгыг л дараагаал байжлаа. Сумын азраа сайн уу? Батхуу болтоо сайн уу? Нагицээ сайн уу? Амраа сайн уу? За орой мэндэ орой сайхан өнгөрөөч гэнэ үү манайхаа. Батчмыг Батболдоо сайн уу? За 2 минутын дараа ерөөдөө лайв маань дуслаа. Хөдөөний ич кино контентын талаар ерөөдөө дэлгэрэнгүй болон тавч тодорхой мэдээлэл 30 минутын лайваар инхүү өнөөдөр хүргэлээ. За маргаас сайхан заа хөдөл лайв хийн, сайхан заа хөдлөх бол нөгөөдөр лайв хийн. Ерөө 2 хоногтой нэг тутамд эсвэл ингээ өдрөө болгон шахах ингээд Facebook-ийн лайв фильтргүй баснаас хойш ингээ фильтргүй аимшигын царайгаа та бүхэнд мэн. Ингээд харуулж байгаа. 8 байлаа.
За Улаанбаатар хотод 19 цаг 38 минут болж байна. Их бол нэг болроо сайн уу? Ууган баяр туяа сайн уу? Амархгүй мөнх төлгөнөө би юм угааж байна. Хувцсандраа угааж байна. Ганц амралтын өдрөл ганц амарч байгаа дээрээ л хувцсандраа угаая да. Аагийн алтан гэрлээ сайн уу? Орой минь төргий. За ингээд лайв дасгад 1 минут үлдсэн байна. Асуу сургуулийн байхгүй бол ингээд лайва өндөрлөлөө. За лайв хадгалагдсны дараа орж үзээд ерөөхдөө гарчхан дээр бол хамгийн дээдлэлт пинлээ тавьсан хаан банкны дансруу манайхан 5k-га шилжүүлээд 5k хизээдэг к гэдэг үгч гараад ирсэн те 5000 төгрөг штэ 5000 төгрөгөөр шилжүүлээд хөдөөнийч кино контентоо 46 минут 42 секундын турш сонирхон үзээрэй. Яг вэ ямар ч гэсний 5000-аар бол 6900 7900 5000-аар бол аваад үзэхэд бол нэг тэгж нэг ёо навшин юм үзчихлээ гэж бол хэлэхгүй л гэж би бодож байна. Би ч бодоод байх юм байхгүй юу? Пост хүмүүс тийм амтаа байгаа. За хай бай байхгүй бол одоо лайва өндөрлөе дөө. Улаанбаатарт 19 цаг 40 минут болсон байна. Лайв хадгалагдана. Хамт ирсэн бүх үзэгчдэд маш их баярлалаа. За маргааш өмнө нөгөөдөр иргэн уулзъя. Бакачка. Хувцас оголаа 8.